Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нэг хэсгийн бэлсэгч чинь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яга ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. За өнөөдөр оролцогчид маань 10 дахь хоног дээр ирсэн байна. Цаг хугацаа бас хурдан байна тий. Тэгээ ер нь бол 5-6 жил одоо гудамжинд амьдрна гэдэг бол хүн яг энэ үеийг давхад аяг хэцүү. Биднээсээ хувьд бол маш азтай байна. Хүү яа гэдэг улсууд байна те. Яс суртахуун гэдэг юм хамгийн их хүмүүжил юм байна. Эзэглэх зовоос доо. Энэ зүйлээс бүрэн татгалцсан аа. Одоо Исам хүн хэлсэндээ тэрэндээ заавал хөрхийн төлөө юм би зүтгэнэ гэдэг. Эхний хамааралтай хамгийн түрүүнд амьдрах итгэл үнэмшлээ алддаг. Итгэл мөрөөдөл хоёр нэг зүйл байхгүй. Итгэл байж иж мөрөөдөл бий болдог. Хүсэл мөрөөдөлтөө, хоббитой, зоригтой байх нь аюул чухал. Тэгээ би одоохондоо хятад арга ихээр нөгөө имчилгээ хийж байгаа болохоор гар салган дэвтээсээ болдгоо. Тэгээд нэг юм гадны демон дээр нэг иймэрхүү юм хийсэн байгаа юм ба. Тэгээ та бүхэн маань дүнгийн ихэлний байгаа дууны Анхны сонсогчд болох нь шүү дээ тий. Анхны сонсогч маань өөртөө тий. Шүүс хоёр хамтлаг төрөх юм шиг. Аха, yeah. Check this out. Аха. Хайлын цайлын сэтгэлээ өргөсөн хатхын сайхан бүсгүйц талархын мөрөдөл хүснийг минь нургуулж өгсөн мөнхийн гомсгүйц талархын эжиндээ тэнэмрэн ансрах эмчтэний сэтгэлд талархын гойны гүргэсэн дулаахан харстай госайхан сөвлөгчд талархын өглөө нашиг мишэн мухтах хөдрөг гингэ бүхэн талархын өргөн ташиг гэрэн зодгох хөрөмжтэн сэтгэлдэн талархын бүгдээрээ талархан баярлий та бүхэндээ та дүрэн мандах нарыг бэлэглээ тимээ бэлэглээ хайрдан баярдан та бүхэндээ би халуун дулаан сэтгэлдээ би чинь өргөё Check this out. Өвгөж явхад минь гараа суусан. Аха, yeah. Ухаан сайхан амттай талархын. Эй. Come on. Ородотрын татаж босолсон. Отом сайтай нөхөдөө гэдаа. Hey, check it out. Тан иймэрхүү нэг энэ дөр дүнгийн ихэлдэн шүү. Тэг ихэл нь одоо удахгүй ингээд демон гараад ийм сайхан хамт олон дунд орсон. Ийм гоё шүлэг дууны бүтсэн ахтай шүү. Үнэхээр ялаалаа. Энэ бол үнэхээр одоо сэтгэлээс гарсан. Та 5 минутын дотор шүлгээ бичсэн. Би 5 минутын дотор аяа ярьсан. Тэгээд энийг нэвтрүүлэг дуусны дараа энийг дуу болгож гаргана. Энэ бол нэрийг нь бол битээр хоорондоо ярьж байгаад Гялала гэдэг нэртэй дуу болгож байгаа. Одоо энэ одоо биднүүд шиг юм архины хамааралтай болсон, орон иргүү болсон, тэ найз нөхдгүү болсон, ийм сонирн болсон улсууд зориулагдаад өөрөө өөрсөндөө биднээс эхлээд тархиныхаа хогийг зэвэрлээд хүнд талархаж сурах хэрэгтэй юм байна. Тий. Би мөн жоохон муу байл да гар салганаад ингээд архины хамааралд орсон болохоор хэцүү байгаа ч гэсэн энэ толгой доторх юм бас жоох юм үлдээд байна. Энийгээ жоохон ашиглачий гэж дотроо бодоод
анх дээр хоорондоо ярилцаад эн чинь дахиад засаж залруулаад ингээ явах юм байгаа. Дүнгиж эхэлнэ байгаа юм шиг манайхаа. Уучлаарай. Тий, эхэлнэ тий. Тий анхны сонсогч тий. За ястаа. Билээ болох юм байна. Тийм бол тэгэл урлагийн хүн байд юм байна. Тэгээд хоолоо моолоо Тэгээ цаанаасаа аян өөрөө ингэж ургаж гарч ирээд байгаа болохоор ингээд зүрхнээс гарсан гэдэг чинь угаасаа тэр өөр зүрхэнд төрдөг тийм ээ. Сайн байна уу? Батбаярхаа. За, уран бүтээл өндрөө. Зураад эхэлсэн байна тий? Зургаанда хилцэл явж энэ. За, та хэзээс эхлэв зураг? За өчтөр ингээд нэг хэлсэн одоо ингээд үргэлжлүүлээл. За, ямар зураг эхэлсэн байгаа тий? За энэ одоо манай монголчуудын угаасаа бүгдийг сайн мэдэх. Бүртчөн гоо марлал гэсэн зэттүүтэй тийм ээ. Угаасаа л бид нар ч одоо бүртчөн гоо марлын удам гэж ярьдаг. Угаасаа тэнгэр заяад монголчууд гэж ярьдаг. Тэр түүхэн домог сэдвээс уламжилсан бүртчөн гоо марлал сэдвүүтэй нэг юм зураг эхэлчээ дуусгах гал тэгэл. Ухаан сууж байна. Ер нь яг зураач нар зүгээр сэтүүлж байгаад өөрөө толгойдоо бодож байгаа та зурдаг гэсэн шүү дээ тий. Бас нөгөө шүлэгч найрагч шиг онгод орно гэж байх уу? Би нэг барьж аваад 6 оюун санаанд нэг төсөөлсөн байгаа үед бол өстой нэг онгод орно гэдэгс гэдгээр цаашаага биерчин тэгэл гарцсан тэгэл өөрөө Google арчин шүү дээ. Оюун санаанд сайхан төсөөлөөд бүрэн болгоод боловсруулсан үед бол бодог би чинь өөрөө амтын амьсгал ингээл гүгөөд явчихна гэсэн үг. Тэгэл сайхан нэг онгод ороод нэг бариад авчих юм бол тэгэл салахын аргагүй. Тэгэл ухаа суучих шүү дээ гэж. Та ч өөрөө одоо хичнээн шавтай юм. Зөндөш сайхан зураач шавнэр байна. За одоо манай Дуламсрын гэдэг нэг эмэгтэй шав байна. Амар жаргалаа байна. Ер нь олон сайхан шавнэр байна. Тэнд бол их тааралдана. Би чинь дунд сургуульд авч төслөг урлагийн дугуйлан гэдгийг маш хичээлүүлдэг байлаа. Миний шавнараас чинь энэ тентгийн уралдаа тэмцээнүүд ороод дандаа шагналуудын төгөөл аваад гардаг. Тэгэхээр манай өдөрлөгүүд наддаг сайн байсан. Манай Батбаяр багшийн шавнар энэ тэндэд уралдаад очисан бол ямар ч зүйл медаль аваад хүрээд ирдээ шүү гэдэг байсан. Ер нь бол 7 хоногийн сургууль дээр би чинь 7 хоногийн бараг 5 өдөр өнжгөд 5 өдөр миний өөрөө хүүхдүүд салдаг. 6 зураа сууж идэг. Ерөөсөө миний хажууд юм зураа сууж идэг. Ухаал сууж идэг. Хүүхдүүдтэйгээ байнга ажилладаг тийм байлаа. Хүүхдийн ертөнцийн чи өөрөө цаана явахгүй. Бид нар чинь ингээ бүтээлээ гаргаад хараад ирэхээр тэндээсээ хүч аваад, урам аваад, баяр хөөр аваад тэгээд ялангуяа уралдаа тэмцээнд ороод ингээ шагналт байранд орохоор бүр их сайхан болчихно. Одоо тэгээд амьдрал дээр гараад 6 зураад авч байгаа сайхан шавнар байна. Энд шавнартайгаа тааралдна, уулзна. Заримдаа бас хэцүү нөхцөл байдалтай тааралдна. Шавнараасаа ичих санаа зовох бас гарна шүү дээ. Тийм одоо нэг нөгөө л ярих. Тэгэл байж нэ тэгээд багшин та одоо ингээд сайхан үзлэг гаргаад биднэрт ярьдаг байсан шиг нэг гоё сайхан болоод яваач тэгэл шавнараа бас санаа зовоолт юм асуудууд ярьдаг байсан үед байна. Одоо бол яг ингээд нэгт ингээд зориг тавьчихсан ийм сайхан хамт олонны дэмжлэг тав гэдэгт тусалцаа байгаа. Дээр нь бас өөртөө итгэл нэгж байгаа нөхцөлд бол цаашдаа сайхан уран бүтээлийг үзлэнгээ гаргаад шавнартайгаа холбоотойгоо тэднэртэйгээ хамтраад үзлэн гаргаж болж байна. Тийм ээ? Ийм сайхан боломжууд нэгдэж чинь сайхан зүйлсүүд илүү бодогдож шүү дээ дотор. Арай нэг эрүүл саруул ухаанаар юмыг бодоод эхлэхээр бас гоё болж байна. Урам зоригч орж байна. Зурганы хаард ингэж суугаагүй би удцсан байгаа байхгүй юу? За одоо хэдэн жил бас нэг өмнө мөнгө хэрэг болох болсон үед нэг хүний зураг зурнаа зурна. Тэгэл бас нэг долгионтой янз янзын байдалтай ямар хооч зурж гисэн зүгэлт нарах заримдаа санаа зовморыг харагдаж л байдیں۔ Яг ингээд нэг 50 сайхан өөрөөхөө боддогоогоор суугаа цаах ингээд хаяараа бас тэг хөгжим сонсцгоод гартыг амарцгаа тэгээ төсөөлж байгаагаар ингээд буулгаад энгүүл гоё болон дагаад орд дотор арахт нүдэн дотор ингээд анд төсөөлөд ингээд явжгаад зураг хийгээд дуусгахд бол сайхан мэдрэмж авна шүү дээ тийм ээ. Тэгээ энэ бол нэг сайхан аз жаргалтай мэдрэмж байт юм доо ер нь бол нэг хараад ижил гээд штэ сүүлийн хэдэн жил баг эрүүл зураг зурсангүй гэж л гээд. Ер нь бол үнэ шүү. Дандаа л долгионтой. Ерөөсөө ямар нэгэн байдлаар арх хэрэгэлсэн. Тэгээ цоо ирүүл сайхан зурна байсан үйл ба ер нь бол байхгүй шүү. Тэгэл ямар нэгэн байдлаар хүчилсэн. За энийг хийж ижлээ 5-10 дугаар болоод нөгөө юмдаа нэг болохгүй гэсэн тийм нэг хүчээр өөрөө шахсан гэсэн чичирсэн салгарсан тийм үед нэг юм хийгээл бичээл өгдөг байсан. Одоо тэгээ ямар ч юм хийж өгдөг байсан. Хогонд боллоо гэж аваа явдаг байсан. Багтай бодвол. Тэгэл 5 орон төгөргөө аваад тэгээ нөгөө юмдаа хэрэглээд явцдаг байсан. Тэгвэл үед миний амьдрал байсан.
Яна миний сэтгэл өвдөд энэс та болохгүй байна. Сэтгцэн эмчтэр очиж очих уу? Очихгүй. Тэ. Сэтгэл гэдэг чинь юу вэ? Бидний нүдэнд харагдахгүй нэг юу байгаад байна? Эргэтэн байгаад байна шүү дээ, тэ. Гэтэл тэр эргэтэн чинь яагаад байна? Гимтээд байна. Өвдөөд байна. Тийм биз дээ. Одоо та нарын ярьж байгаа юм дандаа юутай холбоотой юм? Та нар өнөөдөр надтай дандаа илэг яриаггүй ш. Дандаа бөөр ярихгүй байгаас дээ. Юу ярьж байна? Дандаа сэтгэл санаа сэтгэл зүй ярьж штэ тий. Намайг ойлгодгүй миний сайхан чанар, муу чанар, сэтгэл готрал тийм үү гомдол гэд. Тэгсэн хэрнээ та нар нэг ч удаа яасан? Сэтгцэн эмчтэр очиагүй. Миний сэтгэл өвдөд байна гэж сэтгцэн эмчтэр ирээгүй. Сэтгцэн эмч хүмүүс юу гэж ойлгодгоо? За яг зөв нөө галзуу солиотой, нөө шизофрентэй, шар адны тий тэд нарыг л эмчилдэг гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр нойргод юу юм? Сэтгцэн тулгамцсан асуудал. Тулгамцсан асуудал өвчин биш те сэтгцэн тулгамцсан асуудал. Сэтгэл санаа тавгүй ах готролд орлоо тийм үү? Сэтгэл зүй таагүй стресслээ. Энэ юу юм? Сэтгэл зүйн тулгамцсан асуудал. Энэ болгон чин уул нь бол хин дээр очих хэрэгтэй ах нь. Сэтгэл зүйд сэтгцэн эмчнэр дээр очиж зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй ах нь шүү дээ. За гэтэл хэдүүлээ тэгэж явахгүй байсараа нөгөө өвчин чин гайгуу дээр нь үзүүлээгүй юм чи яасан? Нөгөө сэтгэл чин даймжирч явсаар агаад хүндэрсэн. Хүндэрсний илэрлэл нь яаж харагдаад байна биднэрт? Донтолтоор. Тий, юмд донтолтоор, сэтгэлийн хөдлөлөөр, сэтгэл зүйн те тогтургүй байдлаар яагаад байна? Илрээд байна л гэсэн үг шүү дээ. Тэр гадаадд тэд нар чинь яагаад сэтгэл зүйчдэр очиод байна гэхээр чинь та бүхэн үйл ойлголцол үүсгэлээ. Нөгөө хоёр тишээ салаа явахгүй ш тийм үү? За салаа явчлаа. Танд таагүй байгаад байдал үүсэх хэвээрээ шүү дээ. Тийм учраас тэр хүн яаж нөгөө сэтгэл зүйчдэр очиод дотор байгаа тааг байдал яаж юм? Нээж гаргаж шít яриад байна. Ингээ нээж гаргаад байгаа юм чинь тэр хүн яаж юм? Нөө дотор байгаа зүйл онгоогоод эхэлнэ. Тэгнэс тээ. Онгооггүй харин тийм байхгүй ингээд харин бүр ингээ ярьсан чи сайхан болчлоо гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ингээд дотоод сэтгэл зүй чи онгооц юм чинь дараа нь та нөгөө найзтай уулзах яах юм? Арай өөр өнцгөр хандах байхгүй юу? Гэтэл манад тийм очдог сэтгэл зүйч бие даасан зүйлүүд байхгүй учраас бид нар юусэн хоорондоо үйл ойлголт зөөслээ нэгнийхээ сонсож чадахгүй чи би гэж нэгнийхээ дээр гарах гэж явж байгаа л яах нь за болиё гэж пүм гэж хоёр тийш орчин. Нөгөө нэг бүх проблема хаашаа ийсэн? Дотор хадгалсан. Дотоод сэтгэл зүй татсан. Ингээд нөгөөдөг чинь нөгөө уулын шугамаараа мөсөн уулын шугамаараа доторх чи яасан? Ихсэл дахиж нэмэгдээл тийм үү? Ингээл яваад байна гэсэн үг шүү дээ. Ерөөсөө өөртөө дандаа инэрэнгүү хандна. Хүн болгон яадیں? Алддаг. Анх удаа яаж байгаа? Хүн болоод амьдарч үзэж байгаа хүмүүс. Алдаа оноо байна. Өнөөдөр өөртөө чанга хандсны хэрэг байхгүй. Тийм учраас яах нь вэ? Өөртөө инэрэнгүү байна. Сургалтын сууснаас хойш өөр шал өөр болчихсон шүү. Бид нар чи анх орж ирэхэд бие биенийг ингээл хараа сууж явахдаа ямар хүмүүс байгаа. Юу гэж хариулах нь вэ гэх тээ? Энэ хүмүүсийн донд би одоо бас юу ярив зүг юу буруу бол тэгэл цэгдэгээс одоо ингээд бид нар чи хоорондоо ярилцаад биеийнхээ харилцаас орчгаар чи тэгээ одоо яг л тэгээ нэг цэгнэхээ болчихж байгаа. Тийм нэг хамт олон болчихж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрт хамрагдсны яг давуу тал нь та нар бусдаас өөр болж сэтгэлээ онгойлгож байгаа сэтгэл зүй. Ижилхэн бол ижилхний хувьд бол ижилхэн өвчтэй юу? Өвчтэй. Ижилхэн асуудалтай юу? Асуудалтай. Сэтгэл зүйн хувьд гэсэн яг тийм байсан. Гэхдээ тэрнээс ялгаатай бид нар яатсан? Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үү? Зөвшөөрсөн. Нээгдэж гин үү? Нээгдэж гин. Энэ юусе яг та нарын мэддэг юмнууд шүү дээ. 100% мэддэг байнга болдог. Тэгсэн нэ тэрийг илүү шинээр дахиад яриад ойлголцоод дотоод мэдрэмжээ нэг явж байгаараа яаж юм? Давуу талтай. Тийм учраас сэтгэл зүйн эмчилгээ бол номер 1 эмчилгээ хаанчдсан. Таныг өнөөдрөөс хүмүүс итгэж эхэлнэ. Жижигнээр итгэж эхэлнэ. Тэр итгэлийг яах нь вэ? Хүлээж аваад зөрүүлээд яах юм? Итгэлийг юугаар хариултыг? Зүтгэлээр, хэдүүлээ үйлдэлээрээ итгэлийг яах нь вэ? Хариулъя шүү. Тэгээд ингэж явсан. Одоо энэс одоо юм болж байгаадаа баярлалаа гэж. Одоо хэдүүлээ ямар авах вүлээ? Хүчтэй хэрнээ? Даруу байна. Хөөрлийн процесс орно шүү. Одоо 2-3 сарын дараагаа сэтгэл хөөрлийн үе шат явж ирнэ. Хөөе нэг болоод байгаа юм шиг болоо л аа. Нэг юм өөрчлөгдөөл жижигхэн дээшлэл ингүүд ингээл те.
За ер нь болчих юм байна, чадчих юм байна, гайгуул байсан биш үү? Өмнө нь юугаа игээд яваадсан байна. Одоо өстой ингэнэ гэж хөөрдөг шүү. Хөөрлийн процессыг зүгээр даван туулна шүү хэдүүлээ заяа. За ингээд 7 хичээл ороод ингээд явсны дараагаар одоо яг ямар мэдрэмж төрж байна? Итгэл хэрвээ. За. За өөртөө итгэлтэй болж дээ. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө хүндлэх хэрэгтэй байна. Өөрийгөө хүндлэснээрээ бас бусдыг хүндэх чанартай болох юм байна. Тийм ээ. За өөрийнхөө нөгөө сул дорой байдлуудаа хүлээн зөвшөөрснөөрөө өөртөө итгэл бий болоод үргэлж сурлаа дорой байгаад байна үү яг над бас зөв одоо хүч чадал бас оршд юм байна. Тэрнийг зөв байгаа хүч чадлаа сэргээх хэрэгтэй юм байна. Тэгээ бусдыг харилцан хүндэтгээд өөрийгөө бас маш сайн хүндэтгээд өөртөө итгэлтэйгээр алах юм бол цаашаа цаахан алхаж болох юм байна гэж бодож байна. Өөртөө амар итгэлтэй, илэн далангуй болж байна. 10 жил багтаа сурагч ямар байх хэрэгтэй вэ? Багш эмчнэрийнхээ үгэнд ямар сайн орох хэрэгтэй вэ? За тэрийг хийгэрэй гэсэн бол яг тэрийг цаг тухайд нь хийгээд бодоод сэтгэлдээ бодоод толгойдоо оруулаад тунгаагаад эргцүүлээд бодоод явхад миний гоё мэдрэмж төрж байна. Өнөөдөр лоохгүй юм шүү. За. За өдрийн мэндэ манайхаа. За эмнэлэг үйлчлээд ажгүй юу? За нөр хоол хэр байна? Сэтгэл санаа хэр байна? За маш их хичээл бол одоо нөгөө хандгаар хичээл үе мэдрэмж нэг хичээл орно шүү мэд үү. За би сая ингээ хэлсэн нэг гар дээшээ нэг гар дээрээс ингээд хоёр ингэж барина. За манай хичээл нэг хүн дутж байгаа учраас хөтлөж байгаа баднагч байгаа оруулчлаа шүү. Бас ойлгоорой манайхаа. За тэгэхээр энэ хичээл бол 1 минутаар явна. За би зааварчилгаа өгөөд явна шүү. За хичээл дуусгаад 1 минут гэхээр хонх цохоор таагид хичээлээ дүгнэ шүү заяа. За эхний хичээл бол за хэдүүлээ хүүхэд насныхаа тухай ярина шүү заяа. Ярихтаа тоо хүнийхээ нүд рүү харж ярина шүү. За цаг явсан. Халтар цайраад киноноос ахуулаад миний хүүхднаас ер нь ихсэн гэж хэлж болно. Тэвэг бөглөө хөөсөн хүүхдэл нас болж өмөрсөн л дөө. Ээждээ эрхлэн, эмээдээ эрхлэн, нэгчдээ эрхлэн, ах нартай эрхлэн. Би бол одоо Баянгор аймгийн Эрдэнэжигч юм сонссон. Хүүхднээс бол ерөөсөө яг л хөдөөний амьдралаар хүүхд ус түлээндээ юм, гэр орны юм, хичээл тарж яриад хичээлийнхээ мөгөлийн юмыг гэр оронд олцоос их айлд их тусалдаг хүүхд байлаа. Айлд модын агалж өгдөг байлаа. Усын авч өгдөг. Спортоор хичээлж байгаа нүдэ гэдэг. Ямар гоё. Тий, тэгээд би ер нь тэгээ баялсан. Гоё сайхан бий тээ. Тий. Одоо ингээл хүмүүс тэгдэ чи барилддаг уу гэх. Барилд нацалтах юу байл юу яхаа гэх. Тий, хаяа тиймэрхүү болно. Над чиг жоох би. Харин тий. Мардуу шүү дээ. За. Эндид ирэхээс өмнө хамгийн сүүлд ямар хүнийг хэрхэн баярлуулсан бэ? За яваараа манайхан. Уух байгаад манай ээж их баяртай байгаа. Ах маань одоо олон жил намайг нөгөө арх уугаад гудамжинд гадуур явсан болохоор миний төлөө санаа зовж ирсэн. Барилтлагын төвд ингээд орлоо. Одоо ингээд нэвтрүүлэгт ороод одоо ингээд ийм эмчилгээ хийх гэж байгаа гэсэн чи бүр их баярлсан. Нэг найз маань надад буудлын мөнгө өгөөд нөгөө буудлын мөнгөний буудлын дээр хөвтэй үйдсэн. Манай найз маань надад нэг жил ярих амжилтанд би архийн нүдэн дээр мөнгө гасгасан чи миний найз асар их баярлсан байсан. Ихчигээл гомдохгүй хичээдэг. Тийм болохоор тэр миний ихчиг баярлсан сэтгэл гэж боддог л да. За саналаа наашлуулаад тойроо суучраа манайхаа. За сэтгэл ямар наашаагаас юм бэ? Энэ хичээл ороход чамд яг юу мэдрэмж ямар вэ? Жагалцээ за. Сэтгэл маш өндөр байна. Яг ингээд гар гараа барилцаад хүний нүд рүү эцлэл хараад яг нүд рүү хараад яг үнэн бодит юм а болсон бүх процессоо ярьлаа л та. Тэгэхэд маш гоё байлаа. Тэгээд хүн худлаа ярихлаар хүний нүд чинь суурьнд аягандаа тогтдгоо хэдэн тийш гүгээд идэг шүү дээ. Тэр шиг тэгхгүйгээр яг өөдөөс нь зих хараа суугаад үнэнгээ яриад тэгэхэд гар минь хүртэл бүр сүлдээ хүлэрж ш бүр гоё мэдрэмж төрлөө шүү дээ. Тэгээд замлаахтай ч бас ярьлаа. Замлаахтай бүр гоё сэтгэлийн анхны ярихын тухай сонсож миний бүр сэтгэл хөдлөл явчлаа. Тийм. Бас ойрд бас ингэж бас ярилцаагүй хуудсан юм байна. Хүнтэй яг нэг үнэ сэтгэлээс ярилцах, 90 сар бол ухаанаар ярилцах. Чи биднес чинь нөгөө арх уугаа ярилцахаараа энэ чинь тэгээд өөрийгөө магтаад би Чингисийн Монгол би одоо тийм гээл ингээд худлаа үний яриад нөө түүхийг чинь зохиож яриад одоо худлаа үний яриад байдаг. Сая ингээд гар гараа бариа ярилцсан чи өөр үгүй биш үү? Энд чи нэг хүний яг гарын эмоц гарандаа байд юм байна. Тийм. Ямар вэ? Гоё байна. За миний хувьд хүн нөгөө хүнтэй анх
уулзахдаа эхлэж гар барьж мэдлээ дараа нүдрүүд харж байгаа хоорондоо ярилцдаг тийм ээ. Энэ бас зүгээр чинь нэг зүйл биш юм байна. Яг өөдөөдөөс хараад гар гараасаа нэг хүрлцэх мэдрэгүүгээ мэдээ дараа нэг харааны мэдрэгүүрээ бие биентэй хандаад тэгээд яг нөгөө юм хүн тэр болгон яриад байдаггүй зүйдээ ингээ ярилцсан гэдэг бол сонин гоё мэдрэж байт юм байна. Хоёрдугаарт нь бага насныхаа тухай тэр болгон бид нэг яриха байх юм байна. Мартагдсан юм байна. Тэрийг ярьсан чинь бас гоё хуучны дурсамжууд сэргэж байна. Дээр тэр анхны хайрын тухай ярьсан бас ерөөсөө мартагдаад бүр олон жил ингээ болтсон. Тэрийг сэдрээгээд сэргээгээд ингээ ярьсан чинь үнэхээр тэр нөгөө анхны хайр тэр сайхан цаг үед өөрөө ирэхгүй ингээд эргээд бодогдоод сархинд сэргээгээд ирж байна. Хоёрдугаарт нэг нэгнийхээ яриаг яг нүдүрдрөө харж агаад маш анхааралтайгаар сонсноо гэдэг чинь бас гоё мэдрэмж төрүүлдэг юм. Бус сайхан мэдрэмжийг эндээс хүлээж авлаа. Маш богино хугацаа 1 минутанд логиктоо дестралтай ярьж сурах. Хоёрдугаарт эмх зэгцтэй цаг юм сурж байгаа шүү. Тэгээ богино хугацаанд бид хүүхдийнхээ тухай, дуртай зүйлийнхаа тухай, анхны харихаа тухай, хамгийн сүүлд хэнийг баялуулсан, хэрхэн баялсан тухай бүх мэдээллийг ингээд итгэх минутанд бид авчиж байгаа шүү дээ, тийм. Гэтэл бид сэргэж байгаа юм шиг. Яг зөвхөн тэр мартсан зүйл. Толгойд анхны хайр гэдгээ бас мартсан байгаа шүү дээ. Өмнө нь тэр цаг хугацаанд бид нар аялж штэ. Жишээ нь болдоо одоо 16 жил ингэж яриаггүй гэдэг штэ. Энд чинь ер нь бол амьд харилцаа үүсэх байхгүй юу? Яг ингэж хүнд одоо ингэж хэрэгцээ, ярих хэрэгцээ дутагдсан ба штэ биднэрт. Архины тухайныг ярих өөр яг хүний нүдрөө хараад ингэ амьд харилцаа үүсгэхэд бидэрт юу байж юм? Тэр дурсамж аюу гоё нь одоо ингэ сэтгэл хөнгөрөөд тэгээ бүгдээрээ нүдний нэг гал ассан гоё юм штэ манайхан. Тэгэхээр яг ийм л зүйлийг энэ хичээлээр авах гэдэг байгаа байхгүй юу? Сайн сонсогч хүн хажууд байсан. Тэгээд тэрийг ингэж илэрхийлж гаргаж ярьсны дараа 30 секунд үдэ ханаад ингээ амархаар их гоё тийм тайвширлыг авдаг. Секунд нь 30 секунд мөртлөө их гоё тийм амарцсан юм шиг илүү дутуу бодол тархинд оруулж ирэхгүйгээр их гоё ингээ төвлөрөөд тайвширхаар их гоё тайвширлыг авсан. Энэ бол тархины фитнес ахгүй юу? Бид сая оюун санааны сэтгэл зүйн одоо яг мэдрэлийн нейросайенсийн юм тархины фитнес хийж байгаа байхгүй. Тийм учраас амархаар би маш хөнгөн аягүй гоё болж байгаа байхгүй хөнгөн. Одоо баг 30 секунд чинь баг 30 минутын дайтай амралт болж байгаа шүү дээ, тийм үү? За. Дөрөвд улсын багшийг сургууль төгсөөд 23 дугаар сургуульд гэж багшлаа. Дараа нөгөө хоёр хөгшний бие таарах болохоор ялтчихгүй дутгуураа дуудагдаад Говьтай аймгийн Ялтаатай харамтлын сургуульд 6 жил багшлаа. Тэгээд дараа Эрдэнэтрийн үйлшин шилжээд Эрдэнэтийн сургуульд тэсдэг 7 жил хавцаа багшлсан байх шүү. Зураг шугам зургийн багшаар сургууль боловсролын салбарт ажил хийж байсан. Тэрнээс хойш бол мэргэжлийнхэн дагуу уран бүтээл хийгээд Монгол зургийн зураг биш Монгол зургаар диплом аваад төгссөн. Хүүхэд би бол ер нь гэр бүлтэй болж байгаагүй. Одоо 53 хүрлээ. Энэ болтлоо хүнтэй суугаад амьдраад гэж явсан тийм бол надад байхгүй. 30 жилийн өмнөх мөрөөдөл үгүй алсан гэхэлэр 30 жилийнхаа өмнөх мөрөөдлөөс бас ярилцъя л да. Сайхан бүсгүйтэй танилцаад хоёулаа сайхан гэр оронтой болно гэж ярилцаад тэр залуу насны гоё мөрөөдөл шүү дээ. Тийм ормод. Би бол гоё тийм нардагаж яригддаг гоё байшинтай болно гэж. Гоё байсан шүү дээ. Өглөө нар руу хараачдаг, өдөр түн нараа дагаад аажимх хэрэгждэг, шөнө буцаад нар манд дур харждаг тийм гоё томцогтой байшинтай бол амьдралын хамгийн их чухал хэрэгцээ бол сайхан гэр орон байх хэрэгтэй шүү дээ. Дулаахан тахтай амар амгалан амьдрч чадах хоёр бинээ ингээд бишээ болох тийм сайхан дулаан гэр оронтой байх хэрэгтэй. Тэрний төлөөр би маш гоё мөрөөдөлтэй байсан. Тэгээд тэндээ би уран бүтээл хийгээд ингээд сайхан өндөр өтгөн гэр бүлтэй болох юм шиг сайхан мөрөөдөл байсан. Тэгээд мөрөөдөл маань тэгэл явцсан дуурдаг. Өстөө нөгөө нэг дуртай амиа хүртэж явж байгаад мөрөөдөл баргалга болсон. Гэхдээ энэ бүр мөсөн дууссан гэсэн үг биш хаа. Цээж нэг хурд бас байдсан шүү. Одоо ч гэсэн. Ерөөсөө архины дэвсгэрсүүр юу байсан бэ гэвэл намайг хөөргөдөг байсан тэр. Үстэхгүй. Энэ монд энэ чаддаг. Энэ өгөөрл хийлэг. Би ч нөгөө тэрэнд нэтгэсэн. Би хийдэг, би чаддаг гэсэн. Бүгдээрээ архирч ирдэг. Магтдаг. Нэгсэндээ хашгирууд, зураг зурвалд юмаа хийлгэж, ажлаа хамжуулж. Тэгэл гараа явна, гарахтаа юмаа үлдэж гараа явна. Тэр нь би үлддэг. Тэгээ сүүлдүүдээ тэр чинь бүр хөвшил болцсон заавар нэг юм талэрдэг. Тэгээ ингэж явсаар байгаа нөгөөх нь хэрэглээнүүд нь 7 хоногт нэг байсан бол 7 хоногт 2 дараа 3 болоод тэгэл
бараг 7 болчих шин. Энд тэндээс огт уулзч байгаа олон жил уулзсан найз минь хөөргөж тавьж гарч та дандаар тааралдана. Санаа дорморгүй сони юм сэтгэл санааг хөдөлгөнө. Гүйл санаа дорморгүй юм сэтгэл санаагаар унгааж шамраар тиймэрхүү тохиолдлуудаас болол гэр бүл ягаад ч дэлгүүрт орч нөгөө юм хараад тусч идэг. Тэгэл зөндөө тэгээд л нөгөө суудах болох шин. Заримдаа би шөнөөрөө удаж чадаа бодно шүү дээ. Одоо миний төлөө ганц санаа зовж байгаа тэр ах маань ингээл нэг өдөр ингээл үнэхээр хүний жам ясаар ингээл байхгүй болчих. Намаа гэхгүй байхгүй болчихвол би яах вэ? Миний дуухгүй тэр сайн шүү гэлдэг. Одоо хөчөг нь уран богн. Одоо ахахан тэр уран сэтгэлийг бас бодох хэрэгтэй. Ах дүүсийн дээр дэмжлэгүүдийг бас бодох хэрэгтэй. Олон жил зовоосон хаан тэнж явж байгаад өгч болдоо л гэж санаж явдаг болсооч. Тэгээ нэг л хэцгээс гарсан, нэг л гэр дор өссөн. Тэгэл дороо нэг тогоноор хоол идэл өөртөрөд орж утсан халуун ах дүүс минь тэгж шаналж байгаа юм би тэдний хатар шаналгаатай сэтгэлийг тайвшруулаад одоо энэ маань нэг зөв зам дээр орчтой одоо л нэг мэдгэд сэтгэл сайн байх болчтой гэсэн бодлыг төрүүлмээр байгаа тэр бидэд. Сургууль төгссөн, компьютер программистны мэрэгжилтэй олон газар ажиллаж исэн их бэлтгэгчээр гээд ингээ ажлын байр бол чамд байж гэн тэгээ яагаад ингээд гарыг гэж уг нь бодож л байсан бах тий. Оролдох хийжсэн үү имлэг твтгч юм уу? Хийжсэн. Намайг манай наадах имлэг твтүүлжсэн. Шараад имлэг твтүүлжсэн. Намайг бол цаашаа гэдгүүлээс. Тэгээ би өөрөө бас жоохон болдуулсан. Найз нарынхаа гээд бүхний итгэлийг алдсан бах. Арх уснараа олон зүйлийг алдсан бах. Олон зүйлийг алдсан. Ээжийг ичэлплаа, нэг ичэлплаа, хүн дүүгээ ичэлплаа тэгэл. Дүү гэж ярьлаа штэ. За тэрийг ээж ханд дотруулаач. Тэг дэлгаач дүүхэн манад амар хайртайсан. Би ч дүүхэнд амар хайртай. Тэг хавдрын имлэгт өвдөд жаахт би сахтуу байсан л да. Би өвгүйстэй гэлдэгс. Өвгүйстэй өөрөд байгаа. Тэнд өвж байгаа хүмүүс харахаар бас хэцүүтэй дүүг харах бүр амар хүрдэтгэлсэн. Дүүдэл хайртайсан. Тэгчтэй ч бас хайртай. Тэгээ эмэгтэй хүмүүсээс ихч дүү нартай л хүн хайртай юм шиг. Тэгэл дүү охин маань нэг өнгөрөөл яг сахижсэн ч өнгөрөөл. Яг маргааш өглөө имээ маань нэг өрөө төтгөрчихсэн. Имээ өглөө хүрсэн. Тэгэл жоохон уухтартаалал жоохон ганцаард шантраал. Тэгээд энэ нага зах нар байдаг л да. Ээжийн дүнэр бас жоохон юм ариг дарсан дургу хүмүүс идэг. Өөртөө хэрэглэдэг болохоор. Тэгээд 13-т натурт нэг байр майранд оруулаад бүх зураг тавилга мавлага бүх хүнсний хөргөж дүүрж өгчөөл намайг ажилд оруулж өгөөл. Тэгэхээр би ганцаар хүмүүс юм уу ганцаар тийм үү гармаар санагдал арх уугаал өрөөндөө ч юм уу гэртээ ч юм уу байж та нэг пив уугаал том пив юм уугаал. Тэгэл жоохон уухлаар сэтгэл онгоогоочих шиг санагдал. Тэгэл Имэдүү хоёрыг байх дуудаг байсан. Юм уухан чуудаг гэсэн. Гэтэ ийм өдөр хоног дараалан бол ууж өгсөн. Уудагсан. Уул нэг өдөр Ажилдаа төрөлтэй ажилдаа явлаа гэл явдаг гэсэн. Имэдүү хоёроос хойш сэтгэл санаагаар унаад ингэж арх нэгтрүүлсэн хэрэглээд болсон гэсэн. Тэгээ арх нэгтрүүлсэн хэрэглээд болсон. Тэрнээс ч бол архийг бол тохируулаад найз нөхдөд гарсан салхинд гарсан ч гэсэн нэг ганц пивми уугаад болоог л тэгэл явчихсан. Тэгэл имэдүү хоёр хүмүүсээс хойш би өөрөө ч уучраалахгүй нэг мэдгээд 37 хүн аим хүрсэн. Архичин болцсон өөртөө юу чгүй тийм л үлдсэн ба. Бэгчигээ харахаар би нэг ойлгох гэдэг. Гэхдээ яг ойлж байгаа цараа бас харуулах. Дургуулж яваар. Бас их чанаваг хараа ойлж хараа зооч холоо. Ухаантай амьдрах маалын да одоо үлдснээс чийлээ дүүгэж алдсан одоо чамгаас алчмаар байна гэж ойлоо хэлчихлээ. Заалс. Намайг амьдрахтаар байхад зураг авчаад явсагч очоод хашаа юм биш тэгээд зураг хараас танихгүй гэсэн.
Хамар ямар муу юм уу хашаа. Муу штэ гэсэн. Тангад гар болчих яанда наад гэж. Төсөлд орсноор амьдралаа яаж өөрчлөе гэж бодож байна? Одоо энэ арх дарс гэдэг юм бол өөрөө хүсэхгүй байна. Одоо хүсэж надад нэмэр алга. Тийм бол би одоо өөрийнхөө төлөө нөгөө хаш эрдэн чинь ийм гоё явж штэ гэж юмсыг ярилцлын явахыг хүсэж байгаа. Юу л диплом үнэлэх байна. Машины A B C D E гэдэг олон кофе операторын үнэлэх байна. Там тэрэгний үнэлэх байна. Тэгэл тэр бүгдээр л одоо ажилд орё гэдэг л асуудалгүй л арах гол л байдаг. Монголдо төрсөн Монголд л хувь нэмэр оруулаа юу гэж өөр их мөрөөдөлт хийж чадахгүй хийх юм чинь л байцдаг. Нутагтаа юу юм бэ? Ер нь тэгэл ах トゥ нар тэгэл энэ тэнгээр өөр өөрсдөө нэгэл ажил төр хийгээл тэгэл тустай амьдралаа өгөөл байгаа л та. Тэгээ ерөөхдөө тэгэл би нэг өөрөө болж бүтгэхээс ингэж бодтал тэгэл ингээл явж юм да. Тэгээд нэг хэсэг бас буруудах зүйл нэг архитан дарсанд нэг хэсэг орлоо. Тэгэл бас хэцүү амьдрал явлаа л да. Бас өөрийн булчингүй болтлоос олж арх гэдэг зүйлээс л их л бүхэл болж байгаа юм л доо. Нас олж хамгийн том юуг алдсан бэ? Хамгийн том ээж аав хоёртойгоо бол их ойр байж чадаагүй тэгэл. Би тэрэнд л их одоо ингэ боддیں۔ Тэгээд тэр хоёр одоо ингэ бодоход нэг эргээ тэнгэрээс харддаг бол тэгээд эргээд нэг эрүүл сар бол одоо нэг сайхан зөв мөртөө явъя л гэж бодвол ачийг хариулах юмсэл гэж боддөө шүү дээ. Сүүлдүүл яг тэр арх маань эхнэр мөхнөрөөсөө тэгэл гэрнийхэн дээр бол арх тарснаас болол хүн дээр л ирэхэд бол аав ичэр тэр л байсан л та. Би ч тэгэл ерөөсөө албатай юм шиг арх ууж орж ирчээл. Хоолголоо. Ийм хоол идэхгүй ширээрээ түлгээл. Тэгэл нөгөө өрч мөндөө нь бол заа нөгөө ч орж ялаас гэрэн идэвчгээд тэгэл. Тэрэн дээр л их харамсч юм даа одоо тэгээд. Бас нэг төрсөн ахыг бас их гомдоосон л доо. Надын төлөө бас зүтгэсэн шүү дээ зайлал бас. Компанид оруулаад ажилд оруулаад өгдөг. За чи ингэдэг тусалд дэмжих юм дээр бүхэл юм дээр надад тусуулж исэн ах. Одоо хамгийн дом ах. Чи ингэдэг. Тэгэл намайг гудамд явж байхад бүр өвлийн хувцснаар авчирж иж өгөөл хөлтлөө шүү дээ чи одоо. Би манай бэрэгч байна бас. Бэрэгч ихч өгж явуулаа чи энийг хүмүүс. Энийг хэрэгэл. Одоо найрхнаасаа болдгоо юм гэж. Тэгэл нөгөө хувцснаар авчирж иж өгдөг. Нүүрэн дээр нь хотлоо өмссөн царай хазуулээл. Ах хөдлөөл явлаа. Нөгөө хувцс нэргүүлээл зардаг. Ерөөсөө юмыг чинээ бодох. Тэр хүн сэтгэл гараад тийм долоон хувцс авчирч өмсөөрөө гэж авчирж иж өгч яхад нь зөрүүлээл аачаал зараал нөгөө тэр арх болгож ийн гэдэг чинь тэгэл ухамсар муутай шинжилсэн баг. Бас нөгөө нэг архитар суугаа явж байхад л манай бурхан болсон. Тэгэл өглөө хамгийн догм ах зайлвал наваг айлд би арх ууцсан хэвдчихсэн. Тэгэл зайл би одоо ер нь тэрийг санаанаас гардаг манай хамгийн дом ах орж ирэл. Өөрөө хилээг үл дээ нөгөө хүмүүс цог уужсэн хүмүүст мөнгө өгөөл чамтай уулзмаар байна. Тэгээд дагуулж хараа бурхан боллоо нутг руу нь гаргахаар боллоо. Миний доо ардаас нэг ус цасанд ороод нэг сайхан яваад кимоногритүрэ дээр ламд үзүүлсэн жил хамгийн их бодсон нь чивэл тэгээд алтай хайрцаг мэрцэг нэрэн чи боосон чи дэгээш ингэж нархаа болчих гэж одоо аав их ажлын явдал дээр очивол яг ингээл тэр үед ингээл очиод ах トゥ нар мөнөр ингээл бүх хүмүүс цугулсан байхад нэг өөрөөсөө ицсэн зүйл нь болохоор над руу бүгд ер нь анзаарсан юм бүгд л над руу харж байгаа юм шиг ерөөсөө ийм сайхан залуу ингээд байж идэх мөртлөө аав ээж нь амьд байсан мөртлөө сайхан явж байсан мөртлөө ингээд архинд ороод ийм болчдөг. Тэгэл өөртөө тэр үед бас бодож байсан. За би штэ ээж ч амьд. Тэгэл хүн яг л тэр нэг 49 хоногийн дуусгаал тэгэл ээж хахтай яг л нөгөө нэг газараа эргээл буцаал нөгөө нэг арх удаа гараад дээр ирээл уулзахаараа
За яста хушаадлыг чинь тайлээ тгийгээ ингээл. Тэгэл тэр хүмүүс ч шал хотлол болд юм л. Тэгээ ээж аав хоёр тэгээ сүүлд нь аваа нэг уугаад гудмаар явж байхад нэг харсан л холоос харсан л гэжсэн. Надад өөрөөсөө ярьж л байсан л та. Миний хөөд нарих гэдэг зүйл их зовхгүй юм байна шүү. Чиний хэрэгэлдэг зүйл биш юм байна гэл. Ууж хугацаанд бол хийж ирж ирсний нэр нь тунгаж бодох тийм хугацаа гарч ирдэггүй байсан. Одоо ингээл ер нь ууж идэх ойлоод ингээд яд ирэхээр яг л тэр болгоны цахаас болгоно яг л үнэн байсан баг. Надад одоо хамгийн ээж одоо хэлжээсээ өгөөд эвэ зэл ойлол тухан дээр үнсээд миний хөө одоо болоорой аав ээж нь мөх биш шүү гэдэг үг тод сонсогдсон дата. Үргэлжил бодож явд одоо тэр. Одоо тийм болохоор одоо нэг хүчин хүнээс нь бурхан дээрээс харж байгаа. Өөрийнхөө нь бас нэг үлдсэн хугацаанд өөр одоо би ч бас өөр хөвгт байна. Тэр өн дээр сайн нэрийг нэг хүсээд бол муу нэрийг хусаад ярилахгүй гэдэгтэй адилхан. Эргээд бас нэг энэ жоох хугацааны боломж байгаа дээр бас нэг ахыгаа бас нэг дүүн одоо ингэж засарч байгаа шүү, ингэж байгаа шүү гэдэг. Ах руугаа ярихаас бас айдэн шүү дээ. Одоо аавын оронд аа болж байгаа хүндээ одоо би тэгэл манай ихч байна бас ээжийн оронд ээж болж байгаа. Тэгэл тэдэр лөө ярихаас бас юм идэлтэй. Одоо би нэг миний мөрөөдөл нь хаяа ингээд нэг хүн ганцаараа байхаараа нэг юм боддог шүү дээ. Одоо ингээд тусалд дэмжиж ийсэн ингээд сайхан энэ хүмүүс байна. Эднэрийг нэг өөрийн гэсэн нэг гэртэй байж байгаа. Гэр орон гашаа байшинтай юм гэртэй нэг өөрж авчраа те. За ийм юм дээрээс ингээд та нартаа тусалд баярлж явдаг шүү гэсэн. Зөндөл мөрөөдөл байх юм даа. Тэгээд өөрөө тэгээд тэр болгон дээр нь одоо ер нь биелүүлнэ гэсэн бодолтой л байна. Тэгээд би чи 2007 онд харваа. Тэгээд чи нөгөө гадуур айрх үзний тэр явсаар 2019 онд л гүрүүт орсон. Нийгэм хамгааллын төвд ирэхдээ ямар хөө байдалтай ирж байсан? Хөгүй юм биш үү? Нөр хамгаачлаа. Яараш юу болцсон нэ тэнтэй болдруу болсон. Одоо тэгээ тийм хүмүүсийг авцрангууд усанд оруулж үүж тусалдаг гэж байна шүү дээ. Усанд оруулна туслана. Тэгээд ийм өнөр тийм явж тэгээд өөрөөсөө жигсчилэн. Ээжтэй хамгийн сүүл хизээ холбоо ирсэн. Ээжтэй юу? Тийм. Ээж нь энд төвд байгаа гэж бодож байгаа. Мэдж байгаа. Ээжтэй аяач тийм үү. Тэгээд найзчтай ярьдаг юм нэг уухгүй гэдэг. Одоо баярлдаг л шүүлэрхэн. Ээжигээ их зовоосон уу? Ээжигээ их зовоосон. Ах бэрэгч. Хүүхдүүдээс бүгдээрээс нөөждөггүй. Одоо үнэсээ уухгүй хамлж байна. Одоо нэг ганцаа олдохноос нэг үн шиг амьдаж үзээд тэг мөхс үзэж талж чадж байна. Ээж нархнаас гарах гэж имлэхээр ламаар гэдэл одоо нэлийн явсаа. Тэг нэг архнаас нэг 50 грамм тусаад ингээд биднээс нэг жил уугааг. Тэгэл бага найзтай дараалаа. Эцэг ганц олдохноос нь дээр ирэхэд хөөргөл за яах вэ? Дээрээс ганц олдохноос дээр ирнэ. Уусараад өгсөн ч ядаа ухааны бодож байна. Тэгэл нэг 100 татсан чи сэтгэл өрөөд. Тэг нэг уучаараа өөрийгөө барьж дийлэхгүй. Барьж дийлэхгүй тэгээд цаашаа бодлоо яваад. Тэгэл зах дээр яваад нөгөө цагаан нааш ирээд. Тэгэл хүмүүс ч дуудаад 100 гэдэг чинь. Тэгэл болохгүй байна. Таньдаг байна. Тэсээ мөнгө зурггүй бол зэглээ. Би одоо группээс хард сунгуулд өгөхгүй юу? 24 бичлэн 3 сар болоо мэдрэлийн өчтөр орчихсон. Тэр би чинь найзан сар мөнгө өгөөд ганц юм авч чичээ. Даажууд нундаа ууж зогсож байгаа. За найз нь явлаа гэдэг. Тэгэл яваад өгдөг болсон. Зөвлөдөө найз нь гарцсан ч уухай байцаа нүр бардам хилдэг болсон юм. Тэгэхээр хүмүүс нэг шахаад ахын гайгүй. Нэг шахаад ахын гайгүй. Тэг мөнгө дөрвөөд яг өөр зовлон мэдээж. Яг ганц юм аваад уучраад 5 цэцэг яваад жишээ нь. Тамхиавал нэг ганц тамхич чадсан. Даамай. Тэг зүгтгүүд нүр одоо хилдэг болсон. Найз нархны үгээр хавдлахгүй. Байхгүй зөв найз уустргээд найз эсэлтэй нөгөө шууд авчихдаг.
залуучуудаа одоо энэ хүмүүст энэ арх гэдэг юмнаас нь бодж өгвөл энэ уухгүй л хичээрэл гэж хэлээ да. Одоо буцаагаад урагшин шуугаа нийлүүлэхдээ нурууныхаа нуглан болгоноор гоё зай гаргаад сайн бай. Заавзаад маш сайн сул аваад гаргаж байгаа тий харц дээш тааз. Бид нар өнөөдөр өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй яагаад вэ? Үгүйсээ. Тэгэхээр юу хэлдэг юм бэ? Би ярьж. Би ярьж.